Benno. Benno. Ben. Sen on nэрхвэнэ хөө. Юу вэ? Оо за сайн уу. Оо. Сайн юу. Нөө тавинда ажил сайн уу? Ажил сайн. Сайхан амарч нөө. Хүнээ за уулзаана. Хаагуурэн. Ардаар оролтой яасан? Харин уулзаа байна. Хоёлаа нэг уулзъя. Тэгвэл 10 дугаар хорооллын Мартин хавар уулзах хоёлаа. Өнөөдөр ямар ажил байна? Тэгээд өнөөдөр нэг гадаа ой хамаагүй штэ найз нь цуг яваад тэгээд хоёлаа замдаа тэгээд гангар яриад явчих. Тэхүнэ за. За тэгвэл ийм Мартин хавар уулзъя тэхүү. Найз нь нэвд хүлээгээд байж. Уулзъя. За би ч одоо студ дээр зочдтойгоо уулзна гэсэн хүлээгээ байж байгаа. Бархуу. Амар жүжигсэн юм байна. Яваад байгаа. Яваагүй гэсэн. За юу вэ? Сайн уу? Татаа сайхан байна. За сайн уу нэ. За. сайн байна. За. Ажил сайн уу? Ажил сайн. Яасан ахтар биш үү? Хэлж байгаа юм. Тийштэй одоо ингэ чатаа Уулзъя гэсээр гад тэгээд уулзлаа да. Тийштэй одоо нэг уулзъя гэдэг контент хийж байгаа. Тэрнийхээ дагуу чамтай уулзах гал тэгээ зэрэг. Найз нь бас нөгөө одоо энэ хавар болж байна. Хавар бас нэгэд мод тарий гэж бодоод байгаа юм. Тэгээ цусламдаа мод тарихад ч бас бордоо их чухал байдаг гэж байна. Студ уулзж байгаа баярлаа. Харин баярлаа. Өчтөр данаас чи нөгөө юун дээр уулзсан байдаг. Тэгээ үйлдвэр дээр уулзсан. Протеин гэж ясны үйлдвэр дээр уулзсан. Тэгээ ер нь бол яг нөгөө үндэсний үйлдвэрлэж гэдэг талаас тэднийхийг гоё очиж үзье. Тэгээ хамтран бас ажиллах ямар нөхцөл болцоо байна гэдэг талаас бас ярилцъя гэд. Тэгээ тийшээ ажилтаа явж. Тэгээ хамаагүй. Тэгээ тийштэй өнөөдөр бүгдээ ингээ хамтдаа яваад. Тэгээ өнөөдөр одоо чамаа юу хийх нү ингээл хамт яваад ингээл нэгэсэндээ найз сурчлах гал явж шээ. Олон найз нь бас нэг тийшээ зоригтой явж байсан. Тэгээд мэдээж зориггүй явж гэж юу ахав те. Өнөөдөр энд бас зоригтой л ирлээ. Уулзъя гэдэг контентын эхний дугаарт орж байгаа удаа баяртай. Хол зам туулах юм чи бас нэг сайн кофе очиж та те. За тэгээд баяшаа. Шууд машин руугаа бас яаж орох вэ те. Сайн кофе ой. Чөглөнийхөө цаг уугаагүй гарч ирсэн. Уугаагүй. Босоод сэрэл гараад иж байгаа. Юу хар кофе авчи. Американо авчи явахаар. Нэг хар цай авчи. За одоо ингэ хоёул яваад байна шүү дээ. Кофе авч өгсөн хүн чи яадаг гэдэг ойлоо. Кофе ч ууж үзэггүйгээд. Кофе уугаад чийдэг гэсэн чи хоёулаа чи баг кофе юм шүү. Тэгээ одоо юу гэж ярих юм бол те. Хоёулаа тэгээд ярианд орлоо доо. Ер нь чиний ажил ардч явж байгаа. Тэгээ бархуу гэдэг хүн одоо яаж ажил хийж хоолоолж иддэг. За дээрэс нь ажилтаа хандлагчин амарын тий. Тэгээ энэ чинээс бас манай дүүнер маань залуучууд маань эсвэл залуу уран бүтээлчд маань ч юм уу тий. Ер нь ингэх ёстой юм биш шүү. Бархуу ах чи яг ингэ тийм байж тээ тий гэд ингээд хүн чинь ингээд мотивац авах тий. Тэгээд үлгэр дөөрэл болох. Тэр талаас нь тэгээ найзын ажлыг сурвалжиж байгаа юм. Гэхдээ одоо нэг өдрийн ажиллаараа тэгэл бас нэг дүгнэлт юу авахгүй л байх л та ер нь бол тэгээд чадаад нь нэг өдрийн ажиллаа та бүхэнтэйгээ хамтдаа л байл. Энэ хараа нөхөр ингэж амар стрессүүлж байгаа. Яг манай нөгөө номер шиг те. Амар гоё ингээл юм ярьж байсан. Амар тийм. Би бол хизээч ууралдгоо. Би бол ийм байдаг. Ер нь хүний амьдралч тийм шүү дээ. Хүн хүнээ уучлах хэвээр юм мөргөө. Ер нь хүний гол юм харьцаа. Цан чанар. Бие бинийгээ хүндлэх, нөгөө бие бинийгээ хайрлах гэдэг юм бол одоо өнөөдөр байхгүй болчиход байгаа байхгүй. Ой! Чи одоо яаж? Чи ой! Чи оош! Наа тамаар дооч! Ивтэйгээ яваач юм аа. Чи ивтэйгээ яваач өрөө. Өөрийг нэгэр яваа. Садаараа ч юм уу? Би юу ярьжээ лаа? Тэкүтэр цагтаа болоод
Хоёр талын дүүргийн яг уулзуур дээр нь нөгөө хүн мөрөгцсөн байгаад. Манай дүүрггүй энэ чи манай танаа харьяаллын дүүргт орсон шүү дээ. Танаа харьяаллын хүн гэсэн үг. Манай биш. Би чи баямсар байхгүй. Үгүй манайх ч угаатар гэдэг орд алдцаад. Анхны тийм анх мөргсөн бол баян дүүрэгтэй тий. Тэгээ унсан бол Сүхбаатар дүүрэгтэй 3-2 бие. Наа чи өргүүлээд бүр ийшээ гудгаа Сүхбаатар руу орсон бол танаа дүүрэг хариуцсан шүү дээ. Наа чи бүгд баян дүүрэг. Чи аль дүүрэг гэлээ? Чи баян дүүрэг. Чи би наач манай Сүхбаатар дүүрэгт хараад. Наа чи баян дүүрэг бас очоод байж таа чи. Уулзъя гэд нэвтрүүлэг хэрвээ хэн нэгэнтэй бас ингээд ер нь л бол уулзах үстэй. Ер нь ингээд кофе уугаад уулзах. Миний бол яг ингээд одоо сэтгэл дотор бодогдож байгаа нэг л уулзах юм байна. Хүссэн хүнтэйгээ бас уулзах боломжийг олгодог бол би аавтайгаа л уулзахаас гэж. Би аавгүй одоо 90 оноос хойш гэдэг чинь 35 жил. Тэр үе жоохон байж тээ. Тэгээд одоо стоо уулзахыг хүссэн хүн бол дарил хүн байна. Нэг минут ч байсан хамаагүй. Одоо тэгтээ аюу гой болчих. Би бас тэрийг хийлье гэж одоо AI тэ AI-аар хүмүүс чинь ингээд яг уулзаад л шүү. Яг бодит юм шиг. Би нэг тэр зургийг бас нэг тэгж одоо нэг хийж нэг үзсэн. юм юу ингээд зүг. Яг уран бүтээлчний хувьд тийм ээ. Одоо ингээд маш олон санал ирдэг баха тийм. Одоо санал анх ирдгээс л ярил л да. Эрлэг байх үү тэгэл зарим нь хүүхдийн үсний найрнаас ахуулаад тэгэл хөтлөөд өгөөч. Тий. Сонь салууд ирдэг нэг нь одоо нөгөө эрэгтэйчүүдийн юуны талаарх одоо юм нэг имчилгээ. Тэгээд тэрний талаар ингээд яриа сурчлаад ин кема гэв. Тэгээд таних хэвээр амар юугүй байжсэн. Гинт юу яадаг болоо л хэвээр алж байгаа. Эхлээс би одоо гайхаж байгаа юм шиг. Урхан мөн ахын одоо арайч бас. Тийм доош орж байгаа. Тэгээ ер нь бол яг зөв чам дээр ямар сандлууд ирчээ чинь амар гой хүлээж авдаг. Тэр ажиллаа хийж байгаа чин зүрх сэтгэл тэр хүмүүсийн энэ ажил нь хүний төлөө байгаа. Тэгээд тэрнийхээ төлөө өдөр шөнөгүй өстө бүх амьдрал гэр бүл бүх зүйлээ зориулсан тэр цаад хүнийг нь таньсан цагт бол тэр ажил би жинхнээсээ бүр одоо тийм орж энэ хүний энэ ажил нь цаашаа бүтээсэ болоосаа гэдэг үүднээс хандж байгаа хандлага их гоё байдаг. Тэрнээс биш чам тэдийг үгүй тий тэдэн төгрөг үгүй. Тий энэ ажил тэдэн жил ингэж явна. Тим одоо ажлуудыг хийн. Тэгэхээр төсөв мөнгө бол хангалттай юм байгаа маа гэл ингээл тэр дээрээс нэг харьцаад байх нэг өөр. Тэр хүн чанарыг нь харах нэг өөр гэдэг. Тэгэхээр айл болох одоо насч явж байна дөө гэдэг шиг. Юун дээр чи одоо нэг яриач одоо юун дээр бүк бэлтцэн дээ oh my god гэдэг юм байгаа юу. Фэлтцэн гэж хүмүүс өмнөөс бодоод идэг. Манай гранд маршал. Тэр болохоор нөгөө оршин суугч нараас бас захиалагч нараас өөрсдөөс нь бид бүхнээс өөрсдөөс их шалтгаалдаг ийм л төсөл байхгүй. Тэгээ энэ бол мэдээж улс төр бас орсон. Тэр төслийн одоо удирдагч тэр үнийг бол бас улс төрийн маш том подкастт орсон. Бид бол тэр нарийн ширээнийг бол хамаагүй ярьж болохгүй. Зарим зүйлийг бид нар ч мэдэхгүй юм байна. Бид хоёр ч гэсэн өөрсдөө захиалж одоо болтол одоо байрантаа орог л байгаа байхгүй. Энэ юунаас болоод энэ гэхээр мэдээж улс төр орцгийг бид түрүү хэлсэн. Тэрнээс гадна болох гэж байгаа юмыг бид өөрсдөө болохгүй талаас нь болгоод идэг байхгүй. Тэрийг нь мэдэхгүй. Юу вэ гэхлээр айгүй хурдан жишээ авч хэлэхэд Солонгос хөрөнгө оруулагч олдлоо гэд нөгөөтг нь хөрөнгө оруулах гэсэн чинь захиалагч нар биднээс болоод хил ам хийж ягаад нөгөө хүний үргээгээ явуулцдаг. Сошиал дээр хөрөнгө оруулалтыг үргээж байгаа нэг Солонгос Япон хүн байсан. Бурхан минь ашгүйтэй гээл одны өдөр чи очиод бас хүмүүсийн өмнөөс яриад очиж уулзаал ингэж байгаа. Тэгтэл дахиад сошиал мошл дээр янз бүрийн юм бичээд л тэнд лайв хийгээл бөөнд ингэж байгаа л тэгэл нөө Япон одоо тэр хүн чи тэнэг биш шүү дээ. Тэдэн тэр хүн төгрөг оруулах гэдэг шүү дээ. Тэгэхэд тэр хүн чинь хүүе ийм болж байна гэд ядчил менежер нь хэлж байгаа үстэй юм чинь. Ингээл тэгэл баг. Одоо хятад дээр бурхан минь тэр хүн бити явчаасаа л гэж бодчихсон. Тий. Бас ингээл кино зургийн арт, тайзны арт ч юм уу бас ингээл ажил явагдчихал байгаа шүү дээ. Яг тэрний арт яг юу болдог вэ? Тэрний арт ч одоо өстой маш их хэрүүл болдог шүү дээ. Яг түүшиг дээр гихтэл чи одоо өстой зөксөө загвар нэр үнэхээр ажиллаж байгаа харагддаг. Яг л мэдэгддэг. Ер нь бол телевизийн урлаг л да. Яалтчгүй шоу гэдэг бол Stop make me cry.
Яа, хамгийн хэцүү шүү дээ тэгэл. Бид тэр дөнгөж 2007 онд ингээд нийлж ирсэн тий однууд дээр. Тэгэл 2008 онд чинь миний өрчтөр гэдэг киног одоо зургийг аваад хийсэн байхгүй. Тэгсэн чинь тент чинь би одоо тагтан дээр ёо ёстой нэг бүсгүйтэй зүгээр өстой боо юм болж идэг хэсцээ гардаг. Одноогоос би санаа зовно. Нөгөө тоглож байгаа охин маань санаа зовно. Тэгэнгүүт одноо уурлаад юунда маяглаад байгаа юм бэ? Бараа чи ингэдэггүй л өстэй. Манай киноны одоо миний тоглосон киноны хамгийн их дублцээс 35 6 удаа дублцсэн. Тэр миний өрчтгөрийн тэр тагтан дээр их нэмэх 18 элсэн. Тэ одногч байхгүйсэн бол ганц л явахсан явахсан. Одноо байхгүйсэн болов. Начари угасал. Ямар угасал. Нэг юм хайртай бүхсэн. Тэгж асууж байгаа юм шүү дээ. Ямар амар юм асуу. За чи өөр баахан зовлон ярьж байж. Асгаж асуухгүй. Одоо жаргая л та. Жохон жаргая л да. Би ч одоо ингээд бас ингээд студид хөтлөж мэтлэгч бас хэцүү шүү дээ. Юу асуух уу, яриаг хааш нүдлэх үү, ритмийг яаж авч явах уу гэл те. Одоо жишээлбэл гэдэг чинь ингээд халууцаар хүс мэс гоож. Надад тайлж шууд яа. Гэхдээ яг би нөгөө рекламт гэдэг энэ манай студийн лого аахгүй. За би рекламдад өгөө Dream Idea мөрөөдлийн одоо санаа гэд анх одоо оюутан байж байхдаа бид нар өгчээсэн нэрийг энэ хүн айхтраар одоо овжин ашиглаж студийнхаа нэрийг нэрлсэн байт юм аа. За энэ мөрөөдлийн санаа гэдэг группт одоо жүжигчдэд та бидний сайн мэдэх цоомоо бат түшээг халдсан баттуулга найруулагч инх баяр найруулагч жүжигчин ялалтж авахлан бархуу төврөө тэргүүд маш олон хүмүүс байдаг. Одоо манай лоё өртөл байж штэ 25 танаа тоныг хөтлөж байгаа тий. За танаас минь тавьчих. Одоосаа боосоо амар баярлалаа. Амар реклам. За ямар ч үсэн ийм Dream Idea компани уулзъя гэдэг энэ контентыг хийж байгаа шүү. Йоо за болсон. Ямар ч үсэн ингэ тайлаад ямар халуу юм бэ? Чимээтэй байгаач. Тийм байна. Үйлдвэр учраас Аргагүй. дуу чимээтэй чимээ. Тэр хоёр жижигхэн юу ч тос шалгаруулдаг машин жижигхэн хүртэл бие багтаа бэлчээр тавтай байдаг Тийм шүү шүү дээ. Тийм. Одоо эний чинь ингээд саналахад одоо яснаас нь салгаж юу болгож байгаа аахгүй юу? Тос гаргаж өгж байгаа аахгүй тий. Тэр одоо ингээд ачаад том машинууд ирээд экспортод гаргаад ачаа явах хамгийн гоё. Ер нь үйлдвэрлэгч хүний гол юм мөрөөдөл хүсэл чинь үйлдвэрлэгч хүн юугаа борлуулах л гол нь шүү дээ тий. Тэр их Одоо тэгвэл ингэж танаа студ дээр очие. Тэгээд илүү бас жигэргүй сайхан ярилцъя тий. За тэгээ. Тэгээд бүгдээрээ бөөндөө уулзъя гэж ярьсан шүү дээ. Студ дээр уулзъя гэсэн тийм. Тэгэхээр одоо ингээд өнөөдөр бол бараа өтөр дөрүүлээд уулзчлаа. Одоо яг протеин гэдэг ясны үйлдвэрийн захирал Оюнбат захирал маань хүрэлцэн ирж байна. За ингээд Сэмбэнөө. тантай уулзгаал. Хүш ингэж хоёр жүжигчин залуур харахаар хаашаа харах уу? За бараг л жүжигчин бидтэй. Хоёр жүжигчин аль руу нь харж ярих уу? Тэгээ кино тоглосон шүү дээ бас. Тийм, тоглосон доо. Тэр нөгөө тоглолтын нээлт дээр найз дүүнэр гарч ирчээд намайг цэцэг тэрсэн байгаа шүү дээ. Баглаа цэцэг тэрсэн. Од болцсон Холливуудын од юм уу хаашаа улаан хэмсэн дээр явцсан үгчсэн. Тас тэрээстэй байжсэн чи. Ихчээ та аль нь вэ гэсэн шүү дээ. Тэгээ 90-ад оны дундуур хойноос сургуулиас төгсч ирээл нэг үйлдвэрт ажиллаад ингээд байж байгаа л хошин шаг үзвэ. Тэр үед чинь биднийг баярлуулдаг, аз жаргалтай байлгадаг гэд үйлдвэрэн тарааж явчлаа. Хоол ангуун дээр юу ч байхгүй байлаа тий. Хоол ундгүй байсан. Тэр хүнд үед хүмүүсийн баяр жаргалтай одоо л жоохон муулаад байгаа болохоос тэр үед бүх хүмүүс үздэг байлаа. Тийм шүү дээ. Хөтөлцөөл хүүхдээ тэрэл тэгэл хошин шаг үздэг байхад би бүр хүүе би яагаад би ийм гоё хувц өмсөж жүжигчин болоог юм бэ? Би яагаад ийм үйлдвэрийг сонгоод ийм инженер технологич гэдээ яваад өгсөн. Би ер нь жүжигчин болдог байжээ гэж бодож исэн байхгүй юу? Тэгээд дараа нь ингээл найз нөхд маань кино минь хийгээл байж за буруу хараад байж байгаа ч хамаагүй нэг хатны дүр тоглох юмсан гэж боддог байсныг тэр нэгэн кинонд тоглосноос хойш тий хөрх охинтой болсноос хойш ямар их хөдөлмөр тий ямар их хөдөлмөр ямар их уур чадвар ямар их анхаарал болгоомж ямар их одоо жүжигчин хүн гэдэг ямар хэцүү мэрэгжил вэ гэдгийг тэгж мэдээ за би бууж өгөө гэсэн тий Ер нь яг зөв явж байгаа юм байна гэдэг. Бархуу юу гэж бодсон? Өчтөр одоо тэр протеин үйлдвэр дээр очлоо шүү дээ. Тэгтээ өчтөр очиод бол бахархсан.
юу гэхлээр одоо тэнд чинь бидрэг байж хахад нөгөө машинууд орж ирээд л тоноор нь буулгаад байна шүү дээ. Яснуудыг буулгаад байна. Тэгээ байнгын юм нөгөө нэг одоо үйл ажиллагаа бол цикл нь бол ингээл явагдаж байна. Тэгээ дээрээс нь тэр асар их одоо хөрөнгө мөнгө байхгүй тийм. Энэ одоо мөнгийг чинь босгоно гэдэг чинь өөрөө маш том одоо чадвар байхгүй. Бид нар нэг кино одоо уран бүтээлээ хийх гэж яадаг үлээ. Энд чинь хэдэн 10 киноны дайтай уран бүтээлийн дайтай юм хөрөнгө Тий. Тэрнээс уулж хүртэл одоо бид асуудалтаас орж лээсэн. Өнөөдөр ярих хэрэгтэй ч юм уу гэж. Гэхдээ би бол таныг бол бодоод та нэг үйлдвэр байгуулад ингэсэн чинь банкнаас зээл авцсан гэдэг зээл авсан ч буруу шиг тань амар балбуулсан тий. Дэлгүүр хийгээд баахан брэндүүд оруулаад ирсэн гэсэн шүү дээ. Тэгээд балбуулсан нүдүүсээ бүүлидэх гэдэг үлээ. Тэр нийгэм тэр чиглэл гэсэн тий. Тийм тэр их сонин одоо ингэ бодохоор нэх хямраад ахаар юм биш байсан билээ. Бүүлидүүлэх гэдэг бол яг тэр их үедээ ялангуяа над шиг нөгөө нэг юм Бенето оруулж ирээд 10 хэдэн жил болоод энэ Италийн брэндүүдтэй ажиллаад 15 6 жил ажиллаж байгаа мань мэтийн улсууд юу юм тийм одоо нэг телевизээр реклама цацаал болоо. Тэгээд худалдаагаа хийдэг байсан бол Facebook гэдэг юмыг би ерөөсөө сошиал ямарч ашигладаг байж байгаа. Тэр бүлийний чи үеэр бүр арай дээрлэхэд байгаа гут нь. Юу нь яадаг юм би чи үзэлцээ гэд Facebook дээр нэр ягаал хамгийн ихний нөгөө юу яасан. Найзын үсэлж явсан бүх хүмийг авч жагаад тэгээд өөрөө бичиж эхэлсэн. Тайлбарлаж эхэлсэн. Тийм би зээл авчаад энэ дэлгүүрүүдийг бариагүй маа. Би энэ дэлгүүрүүдийг хамгийн анхнаас энэ Италийн брэндүүдийг Монголд нутагшуулахын тулд ингэж хэдэн настайгаасаа бизнес хийгээд хизээ юугаа хийгээд хизээ яаж агаад яаж шатж түлэгдэж дамжиж явж байгаад энэ дээр хурж ирээд за ингээд дэлгүүр брэндүүдийгээ нутагшуулаад ингээ 10 гаруй жил боллоо. Тэнгүүтээ бид нар ч дандаа гадаадаас валютаар юм аа. Буцаага валют өгнө. Барааныхаа үнийг дандаа бид нар валютаар өгж байгаа. Сэтгэл имзэглэж байгаа шүү дээ бизнес хүний хувьд. За ингээл дандаа л бид нар нэг хөдөлтөөн авалт хийсэн улс байх юм. Тэгээ өөрөө би чи өөрөө үйлдвэрт ажиллаж исэн, сургуулаа төгсөж ирээд гутлын үйлдвэрт ажиллаж исэн гэдэг утгаараа үйлдвэрлэл хий гэж бодоод тэгээ үйлдвэрлэл судалж явсаар агаад одоо Монголд хамгийн их хаягдаад байгаа юм. Юу юм бэ? Хамгийн их эко одоо юу юм бэ гэдэг энэ бизнес руу орсон байхгүй юу? Тэгээ балбуулсан. Тэгээ үйлдвэрт бол нэлийн хөрөнгө оруулалт тийм. Яагаад Итали технологи гэдэг байгаа байхгүй. Итали гэдэг өчтөр тэр нэг үйлдвэр дотор ингээд амар чимээтэй байсан бол зарим юм би ойлгоогүй л дээ. Тийм. Үйлдвэрлэл барихт чинь би айгу та хоёрын гоё нэвтрүүлгийг айгу ингээд ажлын ярих гэдэг нэг үү? За ингээ үйлдвэрийн хэсэг. За тэгээ. Ингээд савлгааны хэсэг дээр орж ирсэн бай. Савлгаа. Одоо тэр савлгааны хэсэг. Манай үйлдвэр бүтээн автомат үйлдвэр байхгүй юу? Бүтээн автомат гэхээр хүний гар ордгоо. Одоо зөвхөн савлгаан дээр хүмүүс байдаг. Бус нь бүх ажилд амжилт автоматаар явдаг гэсэн үг. Автоматын өрөөр орно. Одоо иш орно. За иш орч. За орч. Автомат бүтээн автомат үйлдвэр. Инженер ингээд удирдаа сууж идэг. Тий. Инженер маань ингээд бүх юмыг ясаа татаж аваад, тусаа хаашаа хийх үү, ясаа яаж хийх үү, яаж одоо юмаа тохируулаад ингээд автомат гар ажиллагаа ямар ч юм орохгүйгээр. Савлгааны хэсэг дээр гар ажиллагаа орж байгаа. Хүний гар. Итали металд бол тэгдэггүй. Савлгаа гэдэг ямар ч гар ажиллагаа орохгүй. Ийм том пункттэй, том шууны аж ахуйнууд нь том нөгөө шалаанцтай орж ирэл пан гэж буулгаад аваа явчихна. Тэнд ерөөсө гараараа ингэж ойж мойдгоо байхгүй юу? Бид нар шиг. Тэгэхээр энэ бүр бүтэн автомат үйлдвэр. Яснуудаа оруулж ирнэ. Яснуудаа оруулж ирээд төрж оруулж ирнэ. Энд чи ингээд бүр байд суухын аргагүй дүүрнэ. Ядангуяа хавар зуны Чиг ийм их яссан байна шүү дээ. Энэ арга. Өөх гэнэ. Нөд яссан шүү дээ. Нөд яс. Ингэж ажиллана шүү дээ. Шийдэл мөдөр жижиг байгаа шүү. Тэгээд одоо энэ яснууч бүгдээрээ тэгээд хаягдал болоод дэлхийн дулаарлыг бий болгож байгаа хүчин зүйлсийн нэг ч одоо энэ гэж шүү. Газар болж байсан. Усыг байхгүй болгож байсан. Усыг байхгүй болгох газар болоо. Хөрсийг бохирдуулна. Дээрээс нь хүн эзэн хоол хүнсээ тэгээд энэ буянт малынхаа ясыг буулж ингэж сарвалгаж газар дэлхийгээ бохирдуулах хэрэггүй шүү дээ. Дэлхийн ертөнц энийг чинь өөрчлөөд биологийн баг эргэлт хийгээд буцаагаад байгалаа
бордоод ингээ эхэлсэн байж. Өдөрт 110-аас 150 тонныг боловсруулах хүчин чадалтай. 150 тонныг. Манай энэ одоо ингээд нэг өнөөдрийн нэг өдрийн л норм. Нэг өдөрт литр бүгд өчтөр намайг ирэхэд энэ битүү дүүрэн байсан. Дууссан байна. За одоо яг бүгдээ процессыг харъя. Дотгошоо оруулаад ясыг бутлахыг хармаар. Оператор нааш яваарай. 20 минутын дотор 30 минутанд ингээд аваа явчихна. Ингээд дэш нь аваад одоо ингээд бутлаад аваа яваад. Одоо энэ аваад байгаа мó? Авч байгаа. Одоо өдөртөж байгаа цааш. Явж байгаа. Аваад байгаа. Одоо энэ чинь гол эхний дамжлаг байхгүй юу? Энэ дотор хийгээ бутлт юм уу? Одоо энэ ингээд аваа явна цаашаа. Ингээд цаашаа аваад. Энэ явж байгаа цаанаас. Одоо төр зур нөгөө тос мосоо шахаж байгаа. Тийм байна. Тийм байна. Чанжаага хэсгийн тогоо гэдэг нэг амар. Чанжаага тоогыг хараад. Тий. Тэр харагдтоо. Тэр нь яг уу гаднаас харагдана. Нэг уурын том машин л ажиллаж байгаа. Тий. Гадаа уурын зуух байгаа. Уурын зуухаас уураа аваад нөгөө 110 градус 140 градусын 10 барын даралттай уурч энэ дотор энэ тогоон дотор чанж байгаа. Чанж байгаа байх. Энэ тогоон дотор чанж байгаа. Ийм уурын тогоо ийм тогоо могонд чи ингээд чанаад болгоод нөгөө малын ясыг чи хоёр тийш нь хуваагаад тос болгож ийшээ өгөөд уураг болгож ийшээ тацаад байгаа. Хоёр хуваагаад. Энэ жижигхэн машины юу? Тэгээ одоо энэ дотор бид нар шүүгээд гадагшаа солонгос руу очих юунуудыг ингээд шүүгээд энэ чинь тэр том шүүлтүүртэй ингээд яваад өгч. Ийшээгээ ингээд нөгөө ажилчдын амардаг өрөө мөрөө агуулгах наал жарлан бүх юм энэ дотроо ирсэн. Энэ дотор бас энэ дотроо байгаа тийм. Одоо ингээ өрж тавих хүртэл стандарт. Энэ ийм агуулгууд зөндөө байгаа. Тэгээд шоуны үйлдвэрч өөрсдөө энэчээс ирж авах уу? Манайхаас ирж авах. Ирээд ачаад аваа явууч. Шоуны төмөн шууд инээсээ хоёр бол байнга одоо хамгийн их авдаг газар. Боловсруулах үйлдвэр дээр. Хамгийн гол юм нөгөө мэдээж санаа байгаа тий. Тэнгүүтээ мөнгөгүйгийн зовлон. Тэр үйлдвэрийг гадаадаас нутагчлуулахын тулд мөнгөгүйгийн зовлон, ажиллах хүчний зовлон асуудлууд их байна штэ. Тий хүний нөөцийн асуудал тийм ээ. Технологи инновац нэвтрүүлэхэд одоо тэрийн конопиг ингэж дараа тийм үйлдвэр ажилуулна гэхэд гадаадын улсууд чинь тэр үйлдвэрлэлээ санаачилсан улсууд чинь үйлдвэрлэлийнхаа технологи зарахын тулд өндөр үнээр зарж байгаа байхгүй юу? Гэх мэтчлээ. Тэгээ боловсруулах үйлдвэр зүгээр юм байна гэд олон нэвтрүүлгүүдээр хэлжсэн дөө. Яагаад энэ үйлдвэрийг хийх болсон бэ гэж. Ямар ч ясаа явж өгөхөд авах уу? Ямар ч ясаа явж өгөхөд авах. Тэ ширхгэр нахгүй те. Хилээд авах штэ. Тийм штэ тийм. Яс өгсөн анхны хүн одоо л байгаа юу? Байлгүй ах уу? Жилийн борлуулалт нь 300 400 сая болчихсон хүмүүс байж. Тэр 300 400 сая ясаа тушаагаад надад тушаагаад тэгээд тэд нар яадгүй гэхээр тайд ч гэсэн болно шүү дээ. Тий харин 300 юу уулзъя. Тий. Ямар гоё юм бэ? Тийм. Тэд нар анх ингээл нэг жижигхэн портертэй хурж ирээл яс тушаая гэж. Тэд нар бол асар их хөдөлмөрлөлтөө мэдээч хэрэг. Яс гэдэг имийг та яаж барьж авсан те? Хүн төрлөختөн амьдралынхаа үйл явцтай одоо хогон новшоо хаашаа зайлуулах вэ гэж бодож байсан байхгүй. Хог новшоо. Одоо бид нар хэрэгцээ маш их байгаа шүү дээ. Цаас хайрцаг байна, лаз байна, хог байна, яс байна, юу байна. Тэгэхээр яах вэ гэхээр өөрөөсөө бодож олсон юм биологийн бага эргэлт хийдэг байхгүй. Биологийн бага эргэлт гэдэг нь бид нар өнөөдөр малаа сайхан бэлчээж агаад малынхаа амттгүйг гайхаад махаа идчихлээ. Ясаа яахыг хогийн савар хийгээл те шидээл. Тэр их хэмжээгээр одоо устгалд оруулж байгаа одоо тэр яснууд байгаа даа шүү дээ. Тэд нар чи хаашаа хийх болдог л байсан байхгүй. Энэ үйлдвэрлэлүүд орж ирээгүй бол одоо хиттийн шатаадаг янз янзын үйлдвэрүүд орж ирээд байгаа. Манай үйлдвэр байгуулагдсны дараагаас ер нь байгаа шүү ганц хоёр ясны үйлдвэрүүд байгаа. Гэхдээ биологийн бага эргэлт хийж байгаа. Яаж байгаа гэхээр манайх бол тэр ясыг хүмүүсийнхээ хэрэгцээнд хоол ундандаа чи бид нар ийдсэн ясыг буцаагаад амьтандаа боловсруулад идүүлж байна. Тижэл болгоод өгж байна. Тэгэнгүүт нөгөө шууд чинь тончлоо идлээ. Дахиад бид нар шууныхаа өндгийг идэн тийм махын идэн ингээд биологийн бага эргэлт болоод байгальдаа шингээх хэрэгтэй байхгүй юу? Яг зөв. Одоо энэ араа. За би энийг энэ дээр нөө. Одоо нөгөө болцсон. Яс чинь ийм болсон байхгүй. Тижэл бордоо болж байна тийм. Бордоо тижэл хоёр чи адилхан билүү? Адилхан. Гэхдээ юу яана? Одоо жишээлбэл төмөн шууд инвестиц манайхаас авдаг
шуудаа өгдөг, дахиандаа өгдөг аж ахуйнууд уурга нэмээчээ гэх юм бол бид нар гиз толгой цувтаа юу гэдгийг цусмасаа хийх жишээ. Ясархаг хийх юуд нь тий. Өндөг бариад ирсэн тий та. Харин ингээд нөгөө өчтөрийн бас нэг судалгаа аваад байна. Энэ Баянгийн буюу одоо энэ уургаар баян гэж биш. Уургаар баян өндөг гэж. Тэр цаанаас уурга нэмээчээ гэдэг энэ тижил. Тийм. Уургийн тэд нар чинь дандаа шалгана. Тийм дандаа шалгана л да. Очих болгонд наадуулж чи хэмжиж үзээд уургийн агуулмж тэд байна, эд байна. Нэмээрээ тэгээрээ бид нарт одоо болж шүү, болохгүй шүү гэж ярьдаг. Төмөш өөтийн энэ яодчс өндөг гэл энэ баян чи янзын өндөгнүүд байгаа шүү дээ. Тэгээ Монгол мал бол одоо өөрөө хинэж заалахгүй ингээд хамгийн шимтээ одоо байгаль дээрээс шимтээ одоо ногоог ингээд битмин болгоод авчдаг идчихдэг тийм үү. За тэнгууд за бид нар махын бол дуртай идчихжээ. За ясыг хаялаа. Тэр хаягдл ясыг бид нар одоо протеины одоо этал технологитой энэ үйлдвэрээр оруулаад боловсруулад тийм ээ. За ингээд шууны дижэлээчлээ тийм үү. За тэнгууд энийг авчиад инвэцэд одоо төмөн шуудтай авчиад нийлүүлчлээ тийм үү. Тэнгууд нөгөө дахиад очиж нэг эдэн штэ тийм ээ. Энэ чи өдөр тутам идээд. Тэгэхээр чин хамгийн Монгол малын яснаас гарсан витамин сайтай хоолыг идсэн дахиад ч одоо энэ үндгийг гаргаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ үндэг чи өөрөө яг тэр нөгөө одоо Монгол малын юунаас л одоо тэр яснаас л тий гарч ирсэн тэндээс л одоо хятадаас орж ирж байгаа тижэл бас байгаа юу? Байдаг байсан баха. Одоо чи задлаад юу одоо хагалахгүй гэж. Тэгж хэлвэл яах вэ яана. Тий. Ер нь бол өндөг нөгөө эко байх ёстой л доо. Өндөгнүүдэд маш их нөлөөлж байгаа л гэж бодож байгаа. Нөлөөлж байгаа гэдгийг энэ нөгөө баян өндөг юу өндгийн одоо технологичд нь хэлсэн юунууд надад байгаа шүү. Өндөгний хальс зузаарсан, чанар сайжирсан өнтер гэсэн. Нэгдүгürt тэр, хоёрдугаарт хорны үйлдвэрүүд бие бинийгээ дэмжихээс өөр аргагүй шүү дээ. Нөгөө хаягдл ясыг цуглуулаад тэрнийг амтын тэнд тэрэмдэл тижэл хийгээд байхад эдгээр Оросоос Хятадаас уураг аваа сууж явах юм. Хөрхийдээ гэхдээ даанч цөөхөн шуутаа, даанч цөөхөн хүн амтаа, даанч цөөхөн хэрэглэгчтэй юм да. Нөгөө уургийн чинь хүүшээ үндгийн чинь бүр юу гэж хэлж байгаа нэг сайд бүр тансаг хэрэглээ бүр Монгол хүн баг хэрэглэдэггүй баян тарга хүмүүс хэрэглэн гэж нэг ярьжсэн. Тийм тэгэж чад. Уул нь итгэл ёстой, тий хэрэглэхэд ёстой. Чи өндөг чи бас ийм ач холбогдолтой юм биш үү? Тий. Нас явж энүүгээр жоох ингэлэг болчиход байгаа юм чи өндөг их. Толигоо дагаа шүү. Дэлхийн брэндээс шууд ясны үйлдвэр рүү орно гэдэг чинь тэ брэндээс ясны үйлдвэр рүү орно гэдэг чинь яаж төсөөлөхгүй байгаа юм бэ? Брэнд бол дараагийн өөр ямар брэндүүл гэж ингэж л явах ёстой гэж бид нар бодоод сэтгэдэг байгаа байхгүй. Гэтэл Монголдо ямар ач холбогдолтой доллароо тий валюта гадагшаа урсгахгүй дотоодынхоо тий дээрээс нь нөгөө байгаль дэлхийдээ эко гэдэг үүднээс ээлтэй гэдэг үүднээс одоо ингээл гадуур байдаг яснуудыг хүмүүс ингээд түүж аваад шуудаалсаар агаад нэг машиныхаа багажинд ачаад авчираад өгөхөд бас ингээд хэдэн мянган төгрөг болчихж байгаа байхгүй. Бараа чамд яв санагдчихсан. Үгүй тэр хоёр нэг цинкрийн байсан шүү дээ. Жижиг юм байсан. Хэдэн тэр машин гинүү. Тэрүүгээр л одоо нөгөө нэг ясны чинь биш дээ. Яс чинь дотор яс болоо буталж байгаа мөртлөө тэрий чинь ингээд 140 градусын халуунд буцалгаад тэгээд тосын шүүж аваад ясыг буталж байгаад ингээд яснаас тос уурга 2 3 хуваагаад тийм нарийн одоо багаж технологи тэнд байж байгаа байхгүй. Яс байгаад идэг. Үйлдвэр ажиллагаар нэг талаар нь тос гараад нэг талаар нь уурга гараад идэг. Би ямар тосныхын амыг хаачилтаа нүж те. Ийм хэцүү үе яаж байгаад сайлаа бэлтгэхээр сава бэлтгээд. Тийм тэгээд би чинь тосоо бүр нөгөө ерөнхий сайд дээр орж тосны савд өгөөч гэд. Бүр ерөнхий сайд тэр үед хөрөлсөх ерөнхий сайд байсан байхгүй. Тэгээд одоо ингээ үйлдвэр барьцсан, би баларсан. Тэгсэн чинь үйлдвэрээс нь тос гараад байна. Тэгсэн чинь би тосны сав байдгүй. Энийг би хаашаа хийх юм бэ гэж бүр уйлан дуграад би ингээд олон газар явсан л да. Би зөндөө олон газруудаар явж одоо хөдөө аж ахуй яамаа гэл яваагүй газар байхгүй. Энд тэндийн банкар зөндөө явж агаад тэгээд сүлдээ ерөөсөө Монгол улсаа хөгжүүлэхэд одоо ерөнхий сайд хүн тус тийм болох байх та гэд орж тэгээд тосны асуудлаа шийдэжсэн. Одоо тэр гадаа манай гадаа байгаа том 3 4 том явгсуудыг чинь сүлд хийж өдөрт манайх нэг толгоос 10 тонн тос гарна. Тий. Тэгээ 10 тонн гэдэг чинь нэг 15 сая 20 саяын тос гарна гэсэн. Тэгэхээр энэ тосыг чинь нефтд ашигладаг гэж байгаа байхгүй. Тий. Манайс мэдгүй юм байна төмрөө. Бай. Манайхаас одоо авж байгаа
Солонгосын компани бол Солонгосын аюу том нефтийн компани төмөрөг амар шидчихгүй би юу болоход одоос та нэр амар том нефтийн компани захирал байлаа гэж бодоход улс нь чамайг шаардах нь шүү дээ. Чи ингээд байгаль дэлхийг яаж яана? Чиний одоо гаргаж байгаа нефтнээс чинь утаа их гарч ирнэ. Утаагаа сааруулахын тулд юу хийх юм бэ чи гэж байгаа байхгүй юу? Тэнгүүт нөгөө байгалийн гаралтаа тос. Малын гаралтаа тосоо хийж сармжуулдаг. Эко тос хийдэг байхгүй тий. Тэгээ над тос ч юм бол дэлхийн үнэлгээгээр явна. Бирж дээрээс үнэ хараад би үнэ хэлнэ. Одоо чи яг одоогийн байдлаар сая 500-аар зарж байгаа гэж хэлж байна. Дараагийн 7 жилээс 2 сая 3 сая болох. Магадлал маш өндөр. Энэ тойлоотой. Хай өөрийг хардаг юм аа. Артат юу юм бэ? Баада би нэг ч. Амархай. Акс. Ишли би авчгаа та фото. Над хийхгүй юм байхгүй. Би бүгдийг хий. Маацарчтай. Би энийг жоохон буруу хийжтэй. Арай их дээш нүчтэй. Аяхын цаавчин. Тэгээд яаж та гадуур нь яаж та. Арай дээш нүчтэй. Хавхадаа байгаа. Үгүй анзаарсан. Хадуу ураг байгаа шүү. Хавхадаа байгаа. Ус ноос байна уугүй шигшиж байгаа. Сүүдийн зөндөө шигшүүртэй хамгийн сүүдийн шигшүүр. Хавхадаа ураг байгаа. Хавхадуунаараа бариад үз. Чи энд гараа амчаад ба. За. Ишооч. За. Манай Норикогийн мөчн арай хөрөхгүй байна. Дээрээс нь Норико гараа авчихад та. Энийг атуу. Танига. Баацара. Хатовэ. Чи дэжтүүдэд байгаа байхгүй. Одоо асахгүй. Баша боо чи барьдаг уу? Өөрөө боо. Одоо асахгүй. Сайн хоёр үнийг ажилд авъя. Ийм байдаг юм байна. Энийг чих хэвээр. Сони модыг ургуулыг хийвэл бордгол ястаа. Бордохгүй урахгүй. Аваа ямар бордог хэрэглэх зүг бэ? Хөрсийг амьд байлгах органик бордоо. Органик гэдэг чинь амьд гэсэн үг. Монгол малын ясыг Итали тэгэнтэйгээр боловсруулсан эрдэсэхтэй боона бордоо. Мод ургуулыг гэвэл 250-аас 500 г боона бордог хэрэглээрэй. Бас 3 жилдээ сэтгэд амраа гэсэн үг. Тэр бум мод ургуулах боона бордоо. Модонд ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг надад нэг сайхан зөвлөгөө өгөнгөө. Мод одоо тарих үе ирж шít. Тийм шүү дээ одоо хавар намрын цагтл тарьдаг өстэй тий. Тэгэхээр энэс одоо яаж хийдیں۔ Жишээлбэл энэ тэжээлийг мод ургамалд яаж одоо ямар хэмжээтэйгээр хийдэг. Нэг удаа хийдэг юм уу? Энэ бордоогоор усалдсан байж хахад тэр чинь нөгөө ялзмаг үүсгдэг гэсэн тий. Тэр ялзмаг нь 3 жил буюу 36 сарын хугацаанд одоо тэнд бордоо болж задралд орж ингээд тэр модоо тэжээгээд байж идэг ийм тэжээл шүү дээ. Хөрс яагаад дороотой цүлжүүд үржин шим буурсаар байна вэ гэж чинь тий. Бид жил бүр ургац сураа авахдаа хөрсөндөх бүхий шим тэжээлийг хөрснөөсөө тасралтгүй авчдаг. Уулуурхаа газар тариалан зориулан хөрсийг эргүүлж хахалснаар газрыг бичил биетүүд хөрснөөс ил гарч нарны дор халж салхинд хийсэн мөхөж байдаг. За хөрс бол ингээд байнга дороочдөг тийм үү? Тэгэнгүүт хөрсөнд яагаад бордоо хэрэгэлдэг вэ гэдэг. За хөрс бол манай дэлхийн хамгийн том экосистем бөгөөд хөрсөнд хэдэн тэрбум бичил биетүүд амьдарч байдаг амьд орчоо. Нэг халбах хөрсөнд 1 тэрбум буюу Африк ТV хүн амттай тэмцэх хэмжээний бичил биетийн амьдарч идэг. Их дэлхийн хөрсний гадаргуугийн 30-40 см гүнд оршиж байгаа бичил биетүүд л энэ зинхэр дэлхийн ногоон байх, устаа байх, амьд амьтан хүн төрлөختөн орсон тогтнох үндсийн үндэс болж өгч байдаг. Гэтэл энэ өөрөө ингээд одоо бид нэр хөрсөө хайр гамгүй ашигласнаар ингээд тэр хөрс маань мөхчийдэг байх нь шүү дээ. Гэтэл боно малын гаралтай органик бордоо хэрэглэх юм бол заяа бид багахан илс аваад түүндээ органик бордоо хийгээд хэсэг хугацааны дараа илс маань хөрс болчдөг. Хуурдаг. Бичил биетнүүд үржин. Тэ амьд орчин, амьд хөрс бий болно. Мод ургамлын үндэс бат бөх болж гаагаас авах ургацын хэмжээ нэмэгдэж усны ундраг цэвэрших хөрсний бохирдолд арилж ирүүлждэг. Бид нар ерөөсөн үндэсийн үндэс чинь газар ахгүй.
Тий, хөрс. Хөрстэй. Тэгэхээр тэр хөрсийг л одоо Бас хооллох нь шүү дээ. Тийм гэж байна. ойлгож байна. Хооллох болж одоо айгүй тийм юунд орд юм байна. Дороотлолт орд юм. Тэгээд химийн гаралтай бордоо байдаг штэ. Химийн гаралтай бордоогоор бордоод ах юм бол тэр газар хөрс маань өөрөө хүчидэг хичээл. Зөвхөн нөгөө нэг одоо ургаж байгаа ганц модондоо нөлөөлөх ч юм уу тийм байж бол. Гэхдээ хөрсөндөө бол хүчилт үүсгэж байдаг. Энэ органик буюу малын гаралтай энэ бордоо болохоор ялцмаг бий болгож тэнд бичил амьд биетнүүдийг улам тижээж идэг байна шүү дээ. Тэгээд модондоо ч нөлөөлнө хөрсөндөө ч нөлөөлнө. Ийм л том давуу талтай юм байна. Зөв би зөв ойлгож байна. Тэр атгах шорон дотор, халбахгын шорон дотор тэр бум гаруй амтан байж идэг бахны. Тэр бум амтан чинь хөөрхий биднэрт нүдэнд харагдахгүй тэр айхтар микроскоп энтрээр харахаа бид та нар нөгөө нэг жоохондоо юу загас барьж ирсэн үү? Загас бариад улаан юу үржүүллээ гэж нэг хөрс мөрс авчираад та нар тийжээгээл тэрнтэй адилхан наад дотор чинь тэр амттыг яаж амьдруулах вэ гэдэг юм байх нь шүү дээ. Тэр хөрсөө бордож ээж байгалийн бордоогоор нь өөрөөр нь бордож ээж амьдруулна. Тэгэхгүй бол нөгөө бид нар чинь төмсөө хурдан энэ ургацыг нэг гайгаас хэдэн центнер төмс авъя гэж бодоод хүчтэй хар хурдаараа том байцаа авъя, том төмс авъя, том луу авъя. Бүр стандартын бус манжин жанжин тавьдаг болчиход байгаа шүү дээ, тий. Ингээд том бордоогоор бордчихдаг. Гэтэл яг тэр үед нөгөө ургамалдаа бол тэр манжиндаа бол айгүй сайнаар нөлөөлөд гяс том болчих нь шүү дээ. Гэтэл доор байгаа хөрс үхэн шүү дээ. Тэр одоо химийн бордоо орчихор чинь тэр амьд үхнэстэй. Дараа жил нь авахгүй нэл гэж ойлгож байна. Дахиад бордоо орно. Дахиад үнэтэй бордоо. Наадах чи хийгээ мартахад хөрс бие бинийгээ дамжуулаад амьд ургамал нь амьд орчин бий болоод усыг татаад ийм юм болно шүү дээ. бити мод тэр гэж ярьж байгаа. Яг зөв. Яг зөв. Ургуулъя гэж юу? Мань ингэж боддог байхгүй юу? Одоо ингээд мод тариалаа тий. Ингээл харангуут. Цагаан билетээ очиод модоо суулгаад услаад мод тарьчих байхгүй. Тийм. Гэтэл тэр сарын дараа, жилийн дараа ус арчилгаа нь яаж байгаа юм? Хөрс бордоо нь яаж байгаа юм те? Ургаж байгаа мó, ургаагүй мó? Яг зөв. Тэ яг ургуулж ийн үгүй юу гэдгийг. Тэгэхээр би өөр ингээд одоо ерөнхийдөө санаачсан тэр бум мод дээр гэдэг би өөр тэгш юм санагдаад байна. Тэр бум мод ургуулъя гэд нэрээ өгчихгүй дээ. Тэгвэл философи өөрчлөгдөх байхгүй юу? Ингээл нэг Чингэлтийн хойдлын одоо уулан дээр очиод мод тарьж ийсэн. Тэр одоо яас бүүм одоо бол байхгүй. Ер нь байхгүй. Зүгээр л ингээл та баг ургаагүй шүү. Ургаагүй зүгээр л тэр үед нь суулгаал нэг ингээл усалчаал тэгэл яваад гисэн. Дараа нь бас тийм үндэсний цэцэрлэг түрээлэн дээр очиод за цэцэрлэг түрээлэн бол яхаа өөрөөсөө арчилж байгаа. Ер нь гих мэдчлэн маш олон одоо ингээл мод тарих үйл ажиллагаанд оролцчихлаа. Бид нар зүгээр л оролцголт юм байна. Энэ ургуулна гэдэг чинь өөр юм байна. Ингийн тулд юу хэрэгтэй юм бэ гэд бодсон чинь ёстой нэрээ авдрын оролыг ухаж атга гурилаар хийсэн гэдэг шиг хажуухан талд минь бидний одоо хамгийн сайн мэдих протеин гэдэг нэг ясны үйлдвэр байсан байхгүй. Энэ зүгээр л нэг ясны үйлдвэр гэдгээр л би ойлгоод явдсан. Энэ чинь зөвхөн яснаас тосыг гаргахаас гадна яснаас бордоо тижэл гаргаж шít. Малд тижэлээ өгч. Бордоогоор нь энэ одоо өвс ургамал амьд одоо энэ ургамлуудыг ялангуяа одоо бидний яриад байгаа тэр мод тарьж байгаа тэрийг чинь ургуулхад хамгийн ашиг тустай энэ бордоо гаргаж ирж байна. Одоо нөгөө нэг тэр бом мод тарьж байгаа гэдээ уулнаас авчираа суулгаад ах чинь буруу гэж үзээд үндэслүүлээд өрөөр нь тарьж байгаа шүү дээ. Өрөөр нь тарьж байгаа энэ нөгөө нэг мундаг эндрологч, мундаг мод тарьдаг хүмүүс чинь бордоогоо ийм бордоогоор бордож байгаа аж ахуйн гэж үзэндөө байгаа. Тэд нар яадаг вэ гэхээр одоо тэр айлын хашаа 3 жил болсон мод бараа очиж хөрстэй навна. Гоё хөрстэй ингэж ахуулаад тэгээд бордоогоо аваад чинь. Тэд нар юу гэж зөвлөдөг вэ гэхээр нэг газраас нөгөө газар руу суулгаж байгаа мод нөгөө хөрсөндөө орж яахын одоо дасан зохицохын тулд ойр орчныхаа хөрстэй дасан зохицохын тулд тэдний хэмжээтэй хугацаа ордог учраас бордоо маш чухлаа. Ухалт мухалтан чухлаа. Хизээ тарих уу, хизээ урах уу гэд ивэн л олчих юм бол мод ч гоё ургадаг юм байхгүй шүү дээ. Тэгээд энийг бол жишээлбэл дахиад тий гахааны тижэл одоо энэ манай баян түмэн гээл одоо энэ том үйлдвэрүүд энэ протеин гэдэг энэ тижэлийг дахиандаа өгдөг. За энэ дахиад эзснээр хамгийн гол нь тэр дахианаас гарсан өндгийг манай хүүхэд миний хүүхэд идэж байгаа. Тийм гайхалтай. Ийм болгочих чинь. Нөгөөх нь тий ийм одоо экологийн маш сайн ийм одоо бордоо хийгээд одоо модоо үр дүнтэй тарих ихтлэгийг аврах. Одоо магадгүй би жоохон өсвөр насндаа тэр юм юутай явж байгаа юм том ачааны машинтай явж байгаа ясыг харуул пипа мама гэхсэн баг л та. Одоо хараад би баярлаад байгаа байхгүй. Тэ энэ чинь ингээд хайдал штэ тэ.
хүртэл Монгол малын яс чинь өөрөө хамгийн сайн хаягдлага байхгүй юу? Тэгээ хамгийн сайн хаягдлыг хамгийн хүнд хэрэгтэй эргээд их дэлхийдээ хэрэгтэй ийм болгочно гэдэг чинь уйлмаар зүйл байхгүй. Миний хувьд бол маш олон 100 тонн яс байгаад байгаа байхгүй юу? Ясан овоо байгаад байгаа байхгүй юу? Гэтэл тэр 4 газар чинь 4-ний 1-ийнх нь 50% нь л ясан байсан юм байл. Тэр дүүрнэ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг дүүрэхээр хамгийн гол нь нөгөө худалдан авах тэр нөгөө нэг зүйл нь хомс байдаг болохоор аюу хэцүү. Үйлдвэрлээд идэг борлуулалт муугахаар бас урам хугарна л да. Аюу урам хугарна. Тэгээд ямар сандаа яах вэ? Одоо үйлдвэрлэлээ яаж одоо борлуулалтаа яаж сайжруулах вэ гэл. Тэгэл ямар эхлээл нөгөө гадаадын хөрхидээ энүүхэн хажуудалтны нэг одоо энэ эрийн гараал цааталт байдаг бухтын нэг аж ахуйн нэгжлийн энэ уургийг чи авъя гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл зөвшөөрлөн гарахгүй байгаа. Тийм зөвшөөрлөн гарахгүй байгаа. Энэ ингээл байгаа. Гэтэ төр засгийнхын аюух ажил хийгээд байна. Малын гаралтай юугаа борлуулын энтер гэдэг юм арай яваад илээ шүү. Төмрөө мөн удахгүй бас нэг ясны жижиг үйлдвэр нээсэн байгаа дээ. Амар содлоо гавцлаа. За баярлаа. За ерөнхийдөө өндөрлөе гэж бодож юм бас нэлээд ярьчих шиг боллоо. Амар сэтгэл хөдлөлөө. Энэ урсгалыг бодохоор тийм ээ энэ үйлдвэрлэлийн тэр хог хаягдлыг ийм бодолтол ингэж энэ цикл надад бол амар сэтгэл хөдлөлөө. Тэгээд энэ уулзын контентыг айгуу гоё ихэллээ. Багуудаа баярлалаа. Ангийн дарга ангийн хөхт те бараад ангийн дарга те тэр чинь соёл урлагийн сургуулийн нэг ангийн хөхтөө тэгээд бас их гоё ихлүүлж өглөө баярлалаа. За тэгээд протеин үйлдвэрийн хамт олондоо танд бас их баярлалаа юм баталчтай тийм ээ. Ямар гоё юм ингээ. Тэгээ яагаад ингээ бид нар ингээ нэг юм гоё ингээд явчваа те би бол ялангуяа энэ уулзыг бол айгүй гоё явчлаа гэж бодож байна. Дээрээс нь хамгийн гол юм нь манай үзэж байгаа үзэгчид Монгол өндгөө хэрэглээ. Монгол өндөгний чинь цаана ясны үйлдвэр байна. Монгол өндөгний чинь цаана Монгол малын ясан байна те. Ингээл те. Тэгэхээр Монгол юмаа хэрэгэл. Дээрээс нь энэ мод тарж байгаа улсууд маань ургуултай тарай, ургуулаа, модыг тарина гэж ярихгүй, ургуулмаар гоо. Тэгээ яах гэж магаа хэдэж ингэж яриад байгаа чинь та нар л тэгээчээ л гэж яриад байгаа шүү дээ. Нөгөө нэг гоё 3 хөвч юу илээ? Хөрс юу илээ? Хөрс хүнс хүн холбоотой хөрсөнд. За тэгээ хөрсөө сайхан бордцоогоорой. Модоо сайхан тараарай. Байгаль дэлхийгээ хайрлаарай. Ер нь гоншгонохгүй амьдрнаа гэж бодож байгаа. Одоо сайхан цаг ирж байгаа ах уу. За сайхан цаг ирлээ. Монгол хүн бүр сайхан эрүүл сайхан амьдрах болтгоо. За өндөрлөх үйлдүүлээ. Уулзъя. Уулзъя.